За сая эдийн засгийн байнгын хорон дээр бас нэлээд ярилцсан. За тэгээ саяны хэлснийхаа байнгын хорон дээр ярьсныхаа дагуу дахиад нэг зүйлийг бас аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорны хурал дээр хэлхийг хүсэж байна. За тэр нь юу вэ гэхлээр за бид нар оны өмнө бол тогтоол баталсан байгаа. За тэгээ энэ хилцээрт тогтоолд байхгүй байгаа нэг зүйл ороод ирсэн байж байгаамаа. Энэ үндэсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг зүйл ангийн хүрээнд 5-7 үндэсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын хамтын ажиллагаанд хятадын аж ахуйн нэгжийг арилжааны зарчмаар оролцохыг дэмжиж таатай нөхцөл бүрдүүлнэ гэдэг нэг юм өгүүлбэр ороод ирсэн нь бол нөө тогтоолд бол байхгүй өгүүлбэр шүү. Тэгээ энэ өгүүлбэрийг бол одоо энэ хасаж хилцээрийг байгуулах шаардлагатай гэж үзээд байгаамаа. Тэгээд үүнтэй холбоотойгоор дахиад нэг асуух зүйл юу байгаа вэ гэхлээр уул уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд онц хараат бор толгой гэд хоёр аман дээр шинээр одоо ам нээх гэж байгаа гэж ойлгоод байна. За тэгмэгц 2023 оны 12 дугаар сард болохоор энэ хоёр аман дээр олборлогч шалгаруулах нэг тендер зарлчаад тэр тендерийнх нь одоо үр дүн тодорхойгүй одоо болтол нөгөө tender.gov.mn сайтн дээр тэр нөгөө тендерийнх нь баримтчиг нь бас ил байж байгаа нэг ийм асуудал байгаа даа. Тэгээ энэ тендер одоо өмнө нь зарлагдсан 2 жилийн өмнө зарлагдсан байсан тендерийн ажил чи юу нь юу болсон юм бэ? Яагаад би ингэж асуугаад байна вэ гэхлээр 5-7 цахилгаан станцын асуудал яригддаг тийм ээ. Тэгээ цахилгаан станц хизээ яаж ашиглалтанд орох юм гэхлээр тендерт орсон аж ахуйн нэгжүүд нь гомдол чирэгдэл гаргаад байгаа учраас шүүхтэр явж байгаа учраас энэ асуудлыг урагшаа явуулах боломж байхгүй наа гэж засгийн газар яриа сууж идэг. Тэгэхээр яг үүнтэй ижил төстэй нөхцөл байдал одоо бас үүсээд магадгүй өөр шалтгаанаар энэ нэмчин гацчих магадлал байна уу ямар нэгэн арга хэлбэрээр. Тэгэхээр энэ асуудлаар нэг хариулт авах гэсэн. За тэгээд давхар болохоор за энэ хилцээр байгуулагдсны ар дээр протокол хамт батлагдана гэдэг байгаа. За араас нь гэрээнүүд орж ирнэ гэдэг байгаа. За тэгээд энэ хил холболт хийгдэж байгаа энэ нөхцөлд ийм тээврийн ямар нэгэн хилцээрүүд хийгдэх үү? Ер нь одоо сая нэг олон улсын тээврийн гэрээ хилцээрүүд гэдээ яригдлаа. Тэгэхээр энэ тээвэртэй холбоотой ямар хилцээрүүд хийгдэх вэ? За үүнд бол одоо манай тал одоо ямар одоо зүйлүүдийг бол одоо чухалчилж авч үзэж байна. Манай талын хэрэг ашиг сонирхол одоо үүн дээр юу байх вэ гэдгийг бас асууя. За Томас асуултанд хариулъя. 5 номер. За жаргалан гишүүний асуултанд бас манай Эрдэнэс хамтлагын компани за мөн зам тээврийн яам бас нэмээд тодорхой хариулаарай. За энэ дээр бид бүхэн бол дөрөв хэлсэн энэ улсын хурлын одоо үндсэн чигээ одоо батлуулж авсан. За энэ үндсэн чигийнхаа дагуу бас засгийн газар орнын хилцээр Монголын тал 100% өөрсдөө бичээд хятадын талд явуулаад тэгээд энэ одоо драфтан дээр бид нар хоёр талаасаа ажилласан гэдгийг хэлье. За тээвэр дээр бид нар одоо энэ Монголын талын амбиц бол эхлээд гашуун Сухатай одоо газ гэрээ хилцээрийг байгуулад эхлүүлээд шууд залгуулад 3 бомбд Шивээ өрн сэхэ ханг мандал бичгцүү атвч гээд энэ нийтдээ 4 бомбтын одоо хятадын талаас бол 4 төмөр зам дөрвөлөө ирсэн. Монголын талаас бол ямар нэгэн байдлаар 3 бомбтон дээр тодорхой одоо төмөр замууд нь бас очсон. Бичгцүү атвчин дээр бол ингээд очиагүй явж байгаа. За тэгээд үүнийг шатдараатай хийхийн тулд бид нар бас хоёр улс хоорондоо одоо төмөр замын тээврийн хилцээрүүд баталдаг. За энэ дээр бол Шивээ өрн сэхэгийн бомбтоор бомбтын төмөр замыг холбох хилцээрийн драфт хятадын талаас саяхан одоо манай талд ирсэн. Бид нар тун удахгүй хариуг нь өгөхөөр ажиллаж байна. За тэгээд түүний дараагаар ханг мандал гэдэг ингээд дестралтай холбогдоод явна гэдгийг хэлье. За хүчрэл тендер 7 номер нэмж хариулъя. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. За тендертэй холбоотой өмнө 2023 оны сүүл зарласан байгаа. Тус тендерийг бол нээгээгүй. Энэ тендер нь өөрөө яг энэ хил холболтын төмөр замын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой бас 3-ыг зохицоор түүний бүтээн байгуулалт уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх тендер байсан. Хилцээрийн явцад бол тус тендерийн өгөгдөл, нөхцөл техникийн шаардлага хятад талаасаа бол ерөөхдөө өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ тендер өөрөө анханасаа оролцож орж ирээгүй тендер. Гэхдээ хаагаагүй байгаа. Бид бол ямар ч гэсэн хуулийн хүрээнд бол энэ тендерийг хаагуул үйл ажиллагааг зохион байгуулнаа.
За юуны одоо яригдж байгаа уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх юун дээр бас 3-ыг цогцоор гэдэг агуулга дээр Хятадын талаас тодорхой саналууд тавьсан. Хэдийн тийм боловч Монголын тал өөрийнхөө саналыг бол тавьсан байгаа. Үүнд бол нээлттэй тендер сонгож шалгаруулах энэ ажлыг зохион байгуулна гэдэг саналыг одоогийн байдлаар тавьчихсан явж байгаа. За 5 номер нэмж хариулъя. За жаргалан гишүүний асуултанд Эрдэнэс давталгын 450 мегаваттын цахилгаан станцын асуудал байгаа. За энэ цахилгаан станцын одоо цахилгаан станцаас үйлдвэрлэсэн эрчим хүчээр бид бүхэн энэ оюутлогоо төслийг хангах эхний зорилготой. Ягаад гэвэл оюутлогоо төсөл дээр өнөөдрийн байдлаар Монгол улс нэг 125-аас 130 сая Америк долларын эрчим хүчийг бүгд найрамд Хятад улсаас импортлж авж байгаа. За энэ асуудал бол шүүхийн шатан дээр хоёр талын шүүхийн маргаантай ингээд явж байгаа. Тэгээд тун удахгүй шийдвэрлэгдвэл энэ асуудал одоо гацаанаас гарнаа. Зам тээврийн нэмж хариулах зүйл байгаа юу? За 2 номер. За гашуун сухад ганц модон дээр бол хил холболтын төмөр зам орохоор миний түрүүний дурдсан олон улсын хамтын ажиллагааны байгууллагт ачаа тээвэрлэх дүрм заасны дагуу 2 төмөр замын байгууллага жил бүр тээвэрлэх ачааны хэмжээ нэр төрлөөрөө тохиролцох гэрээнүүд бол хийгдээд явна. За яг тээвэрлэлтэн дээр бол энэ механизмаараа бол ачааныхаа хэмжээ нэр төрлийг ингээд жил бүрэн тохиролцоо явдаг. За чивээ өрн сэхээ дээр бид 2024 оны 3 дугаар сард бол засгийн газар хоорондын хилцээр байгуулах хүсэлтэд Хятадын талд өгсөн байгаа. За энэ бол шивээ өрн сэхээ бомтын хил дамсан төмөр замыг одоо хамтран барихын засгийн газар хоорондын хилцээрийн төслөө Хятадын талд өгсөн. За гашуун сухад ганц модны хил холболтын төмөр замын гэрээ байгуулагдаад энэ асуудлыг бол үргэлжлүүлээд ярилцсан. За хангийг бол хэлийн бомт болон тэдгэрийн дэглэмийн тухай засгийн газар хоорондын хилцээрт нэмж тусгаад ингээд дараа нь засгийн газар хоорондын хилцээрээ байгуулах ийм шат дараалттай ажиллаж байна.